төрийн албаны хуулиар хориглосон шаардлага хангахгүй хүнийг хууль зөрчиж томилж байгаа. Энд тэр буруутай албан тушаалт нь зүгээр үлдээдсэн учраас төрийн албаны зөвлөлөөс энийг санаачлаад 2022 оны 7 сарын 5-нд нэмэлт өөрчлөлт хийлгэж төрийн албанд хууль бус иргэнийг улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдыг үгээр оруулаад хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн, халсан бол Төрийн албаны тухай хуульд иргэнийг эсвэл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн халсныг төрийн албаны төв байгууллага эсвэл шүүх тогтоосон бол төр дучруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлөөлнө гэж заасан байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 776.4 сая төгрөгийг албан тушаалтан иргэнээр нөхөн төлүүлснээр 2024 оны эхний 8 сарын байдлаар 471.3 сая төгрөг төсөвт төвлөрүүлээд байна. Төр дучраад байгаа хохирлыг нөхөн төлөвлөх ажлыг хийгээд за яг үүндээ бол сүүлийн 3 жилийн дээр маш удаан гарч байгаа. За энэ жил бол бүр илүү сайн гарсан. Төлөвлөж байгаа. Төлөвлөлт бол хийгдэж байна. Гэхдээ эхний ээлжин бид шүүхэн шийдвэрийн биелэлтийн асуудал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 776.1 сая төгрөгийг яг хувь хүнээс өөрөөс нь төлөвлөсөн байна. Өөрөө нь таны хэлж байгаа нөгөө нэг байгууллага нь эхлээд төлчихөж байна. Тэр нь төрийг хохиролтой болгочихж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт байгууллага чинь төлчлөө. За та одоо төрийг хохиролгүй болго. Одоо та энэ 50 сая өөрөө төлгээд. Тэгээд тэр хүн өөрөө төлж байгаа. Төр дучирсан хохирлыг нөхөн төлөвлөх ажлыг эрчимжүүлэн ажиллаж, томилох эрх бүхий албан тушаалтныг хууль зөрчиж, хүний нөөцийн шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 онд 21 аймгийн нийт 473 төрийн захиргааны байгууллагын 8106 төрийн жинхэнэ албан хаагчдад сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд төрийн албан хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн алба улс төрөөс хараат бус байх зарчмын хэрэгжилт хангагдаж, эдийн засгийн хариуцлага тооцох хөшүүрэг үр дүнд хүрч, хууль зөрчсөн хүний нөөцийн шийдвэр гаргах явц буурч, хуулийн хэрэгжилт сайжирч байна.